Өдөртөө төсвийн цэг ярилцлагын нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. За бид өнөөдөр Петрожина ташны нэмсгийг тойрсон асуудлаар ярилцахаар зочдтой студид орж оролцуулаад байна. За юуны өмнө зочдтой танилцуулъя. Хуульч өмгөөлөгч Эрдэнэт. За мөн Босоо хөх Монгол бүлгийн Дорнод аймаг дахь салбарын удирдагч Батбаяр. За Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн Чинбат нарын хүмүүсийг бид студид орж оролцуулаад ярилцахаар боллоо. Бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Петрожина ташны нэмсэг бол нэлээд асуудал дагуулдаг юм газар байгаа. За энэ энд одоо хүний эрх зөрчигдөж байна. Монгол хүний хөдөлмөр одоо өнгөдөж байна гэх зэрэг олон асуудал яригддаг. За энэ асуудлаар бид бас ярилцах учраас юуны өдрүүд хүний эрхийн асуудлыг хөндөж ярих гэж бодож байна. Үнэхээр тэнд бас хүний эрх талаас ямар зөрчилдөд ер нь гарч байна вэ? Энэ талаар та ярих байна. За юуны өмнө бас Дорнод аймгийн өмсөлт болсон энэ тачин тавцтай холбоотой нэвтрүүлэгт орж оролцуулж байгаад баярлалаа. За үүн дээр бас анхаарлаа хандуулдаг сэтгэл замж битгий хэрэгтэй бас. Үүн дээр бас анхаарал хандуулж сарж бас хүсье. За мэдээж Монгол нутаг дээр Монгол хүний эрх хамгийн нэгдүгээр байх хэрэгтэй гэдгийг би зөвхөн иргэн хүний хувьд бол одоо тэрийг бол юу гэснээр одоо шаардлага гэж үздэг юм. Өмгөөлөгч хүнийхээ хувьд тэнд ямар асуудал хөндөгдөж байна гэхээр одоо хамгийн ойрхон жишээ бол дөнгөж өнгөрдөг хавар Монгол улсын бас төсмөд Дорнод аймгийн иргэд маань хүнсний аюулгүй байдал багнаас бас нээлттэйгээр бас төсцөө асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл энэ чинь Монгол улсын хуулийн хэрэгжилт хэрхэн хэрэгжиж байна гэдэг нь ойлгомжгүй байна гэж үзэж байгаа. Хамгийн ихэнх жишээ өөрөөр хэлбэл тэнд хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд одоо Монгол улсын төрийн албаны хэл болох монгол хэлээр мэдээллийг агуулсан хүнсний зүйлсийг байршуулах хэрэгтэй байна, тийм ээ. За хоёрдугаар тэр хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор Монгол иргэдийн иргэдэд мэдээлэл өгмөр. Одоо гадаад хэлээр байгаа тохиолдолд ийм тэмдэглэгээтэй бол энэ хүний амнаас нь аюултай шүү, тийм ээ. Гэдгийг одоо тэр хүмүүст наазахын одоо мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Нөгөө талаараа хүний эрх хөндөгдөж байгаа хамгийн том хэлбэр бол Дорнод аймгийн одоо тэр уугуул иргэд ялангуяа тэр матад хамсаг нэмэн орчмыг нутгалж байгаа нутгийн иргэдийн одоо тэр нүүдлийн аж ахуйд нөлөөлж байгаа юм нөлөөлөл бас хүний эрх асуудалтай хөндөгдөж байна. Дээрээс нь байгаль орчны одоо өндөр төрслүүд үүсэж байна. Хэдийгээр одоо юу гэдгийг тэр зам гаргасан өнөөдөр доржин мал халахгүй мэт боловч тодорхой хугацааны дараа энэ байгаль хотын тайлбар алдагдсантай холбоотойгоор тэр хүний амжиргааны хүүс рүү бас мадаж ухаан шахагдах юм уу, тийм ээ. Экологи тэнцвэрийн алдсны бол бас нөгөө одоо шар шорон шуурга гэдэг бас асуудлууд хөндөгдөх юм уу ахуулаад хүндрэлүүд байна. За нөгөө талаараа тэр одоо том хэмжээний үйлдвэрлэл явагдаж байгаа олборлолт явагдаж байгаа газар дээр Дорнод аймгийн иргэд үйлдвэрлэгч иргэд маань бүтээгдэхүүнийг нийлүүлж чадахгүй байна. Тийм ээ. Бид нэр газрын тосноос одоо юу гэдэг хэднэрийн татвар аваад хэдэн усад ороод хэдэн дордод идэв гэдэг мэдэхгүй. Энэ өөрөө хуулиар мэдэх хэрэг. Тэгэхээр энэс хүний эрх байхгүй. Бид нар мэдэж чадахгүй байгаа учраас миний үндсэн хуулинд олгогдсон их хэмжээтэй хэрэг алдагдсан. Дээрэс нь энэ аймгийн иргэдийн таатай амьдрах хүч боломжийг нь хааж байна. Цөөн тооны нутгийн маань иргэд энэ дээр тамга байдалтай бас ажиллаад байна, амьдраад байна, тийм ээ. Энэ байдлууд дээр аймаг орны мэдээлэл бас дуурах хэрэгтэй болж гэж үзэж байгаа. Ялангуяа одоо бодлого гарч байгаа Монгол улсын төр засаг энэ дээр дөрвтаар хэмжээ авах хэрэгтэй. Эцэст нь одоо хэлэхэд дүгнэлт нь бол юу вэ гэхээр тамшиг одоо үндсэндээ бол үйл ажиллагаа эхлээд 22-3 жил болчихлоо, тийм ээ. Анх энийг хайж эхэлсэн. Соко гэж компани хайсан, залгуулаад тачин тамшиг хайж байгаа. Одоо бид нар хайж байгаа эсвэл олборлож байгаа алийг нь мэдэхгүй. Бидний харахад бол хэдэн мянгаараа тийм одоо тэр донк гэдэг юм яваад байна. Аваад байна. Олборлоод байна. За ихтэй тус руу гаргаж байна. Тэ? Тэгэхээр тэр олборлолт гэдэг юм уу хайд гэдгийг биднэрт мэдээлмээр байна, тийм ээ. Тэгэхээр бас нөгөө миний мэдэх хэрэг байх болчиход байгаа байхгүй. Одоо Дорнод аймгийн одоо үндсэн байлуулалт нефт маань хэдэн тонн өдөр болгон гарч байгаа мэдэхгүй. Одоо мэргэжлийн хүмүүстэй зүгээр ярилцахад анх эндээс ингээд одоо цооног өрөмтгöd газрын туршлагууд өөрөө оргилдог байсан гэж. Одоо бол оргилохоо болцсон шахалтаар даралтаар сорж авч байгаа гэж. Тэгэхээр 22 жил хайсаар байгаад өнөөдөр 28 дахь дээр ингээд байхгүй байсан юм байна гэдэг дуусчихгүй та гэж бас эмзэглэл байна. Нөгөө талаар үнэхээр байдаг бол одоо бид нар үйлдвэрлэмээр байна тийм. Ингээд Дорнодын хөгжилд хувь нэмрээ оруулдаг асуудалтай болмоор байна. Энэ гэрээ өнөөдөр 23 жилийн дотор нууц бас чанараа алдчихлаа. Одоо бид нарт ил болгооч. Тэгээ бид нар тэгвэл цаашаа хөгжлийнхаа бас өөр юм ярмаар байна тийм ээ. Ийм асуудал байна. Эднэр бол дам дамаа хүний эрхтэй шууд холбогдож байна. Тэсмод Дорнодын иргэдийн суурь ашиг шиг хөндөд байна гэж үзэж байна.
Эрдэнэ төмгөлөг сая хэллээ л дээ. Бидний мэдхэр хязгаарлагдаад байна гэж байна. Үнэхээр Петрочина Ташнамсаг компани мэдээлэл бол маш хаалттай байдаг. За мэдээлэл авъя гэхээр хоёр орны засгийн газрын хооронд хийсэн хэлэлцээр гэдэг шугамар бол зөвхөн засгийн газарт мэдээлэл өгөхөөс өөр бол одоо ямар ч иргэнд болоод за олон нийтэд бол мэдээлдэггүй аймаг орон нутгийн удирдлагын хүртлийн тал дээрээс мэдээлэл авч чадахгүй ийм нөхцөл байдалтай явсаар л штэ. Тэгэхээр цаашдаа энэ байдлыг хэрхэн яаж өөрчлөх шаардлагатай ямар гарц шийдэл байна гэж харж байна вэ? За ингээд нийт орнчууд та бүхнийхээ амраа молон айлтгая. За ингээд Дорнод аймагт босоо хөх Монгол бүлгэм үүсгэн байгуулагдлаа. Энэ бүлгэм нь үүсгэн байгуулагдсанаар манай Дорнод аймгийн үндэсний хүчилтэй тий энэ газар шороо өөрсдөө одоо энэ тусгаар тогтнол тий Монголынхоо гэсэн баялаг Монгол гэсэн бүхнийхээ төлөө санаа зовж байгаа энэ Дорнодын иргэд нэгэн үжил бодлоор энэ босоо хөх Монголд бүлгэмд тийм ээ одоо нэгдэж энэ тусгаар тогтнолынхоо талбай дээр зогсох, жигсэх, шаардлага тавих, шаардлагынхаа хариуг хүлээж авах. Хүсэлт гаргах, хүсэлтийнхээ хариуг хүлээж авах. Тийм ээ? Ийм боломжийг бүрдүүлж байгаамаа. Тийм ээ? Энэ яагаад одоо энэ Дорнод аймагт босоо хөх Монгол бүлгэм үүсгэн байгуулагч байгаа гэхэлэр энэ чинь өөрөө цаг хугацааны одоо энэ өнөөгийн нийгмийн байдлын шаардлага үүсгэн байгуулагч байгаа. Яаж энэ өнөөдөр бид бүхэн нуугаадах юм байхгүй бүх юм ил тотв шүү дээ. Тийм ээ? Энэ Монгол улсын тусгаар тогтмол үндэсний аюулгүй байдал, газар шорооны бүрэн бүтэн байдал, тийм ээ? Энэ уул уурхайн олборлолт, энэ олборлолтоос орж ирж байгаа ашиг. Энэ ашиг яаж энэ орон нутагт нөлөөлж байгаа юм бэ? Энэ уул уурхайг одоо ингээл олборлолоо, тэглээ инглээгээл өчнөө ингээл техник машин явуулаад нөхөс сэргээлтийн асуудал шүү дээ. Эдгээр чинь бүгдээрээ энэ тал нутагт, энэ нүд алдам тал нутагт өнөөдөр сууршил багтаа энэ иргэдийн сууршил багтаа энэ хэсгүүдээр энэ хятад улсын иргэд орж ирээд олноороо орж ирээд хараан ялтахгүй орж ирээд энэ байгалийн баялагийг нь одоо түрүүнд Эрдэнэ утга хэллээ. Олбор хайгуултын нэрээр зөвлөмжлөө. За дараа нь өвс хадах нэрээр орж ирээд хам гүнтэй эмийн ургамал тэр иржир дээр чүр юу ч үлээ те. Бүгдийг нь өнөөдөр ингээд газрын хөрснийх болон хөрсөн дээрх бас агаар мандал бүх юмыг өнөөдөр ухахын ухаад бохирдуулаад орхиод явах нэ. Энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ Монгол улс чинь өнөөдөр байгалийн баялагтайгаа баг та. Ийм баян байгалийн баялагтай орн бийжиж ус нь өртөө. Тийм ээ? Иргэд нь ядуу нэн ядуу. Амжиргааны баталгаач төвснөөс доогуур ихэнх нь. Өнөөдөр харин энэ бүх баялагийг цөлмөсний дараа бид болон бидний хүүхд яаж амьдрах юм бэ? Газар нутгаа зарах уу яах вэ? Гэх мэтийн энэ олон асуудал болон энэ хятад иргэдийн одоо Дорнод аймагт газар худалдаж авдаг тийм ээ. Тэгээд үйлдвэр одоо тэр ноосны үйлдвэргээд энд одоо тоосгоны үйлдвэргээд одоо мэддэхгүй ингээд үйлдвэрүүдэд байгуулад байдаг. Энэ ямар дарга нь тэр өвсийн над тэр үйлдвэрийг байгуул тэр газрын тосыг ухах гээд өгчүүд идэв юм бэ? Энэ ямар гэрээ концепт контакт байдаг юм бэ? Тийм ээ? Яагаад энэ иргэдэд ядаж одоо энэ Дорнод аймагаас Петрочина Дачин Тамсаг хүртэл зам байхгүй. Засвал зам. Өчнөө мянган тонноор нь тэр газрын тос тэр байгалийн баялагийг усна гаргаж байгаа усууд шүү дээ. Яагаад тэр бөөр нутгийн орчмыг өнөөдөр аялал жуулчлалын бүс болгоод амралтын бүс болгоод тийш нь бас засвал зам тавихгүй. Энэ өөрөө маш их хэмигнэл. Энэ Дорнод аймгийн иргэд чинь бүгд тань биш, бүгд сохор биш. Бүгд харж байгаа энийг. Бүгд бухимдж байгаа. Facebook, Twitter, social одоо юу гэдгийг бүгднгээр нь бухимдаад ингэ ярьж байгаа. Энэ залуучууд одоо энэ босоо хөх Монгол бүлгэнд нэгдээд үзэл бодлоо илэрхийлээд өөрсдийнхөө Монголынхоо гэсэн, Дорнодынхоо гэсэн энэ бүх юмны төлөө тэмцэх босох цаг нь болцсон юм байна. Шаардах цаг нь болцсон юм байна. Гэж би өөрөө энэ босоо хөх Монгол бүлгэмийг Дорнод аймагт үүсгэн байгуулж байгаа хүн байгаа юм. Энэ би Батбаяр гээд тий. Энд айх юм байхгүй. Бид өнөөдөр газар шороон дээр эх орондоо байна, бид өнөөдөр гэртээ байна шүү дээ. Залуучууд одоо энд нэгдээд ингээд энд үжил бодлоо илэрхийлэх тийм ээ. Ийм л одоо асуудлыг би яриад яваад байна. Тий. Ер нь энэ байгаль орчны нөхөс сэргээлттэй асуудал, энэ байгаль орчны одоо тэр экологийн тэнцвэртэй байдал алдагдах. Энэ чинь өөрөө явцсан дунд ямар их аимшигтай үр дагавартай тийм ээ. Энэ Монгол улсад Дорнод аймагт ихэд одоо зүрх судасны өвчтөе хүүхдүүд хичнээн төрж байна. Маш олон. Та нар очиж судлаарай. Яагаад төрөөд байна?
За энэ Надуун чулуу мак хоёр том уул уурхай байна. Энэ чинь ухчихад газрын хөрснөөс тийм хий ялгарч яадаг тийм ээ. Нарийн ширхэгтэй бидний нүдэнд харагдахгүй тоос цэцэр ялгарч яадаг. Энэ чинь ингээ бидний амьсгалын замаар орж ийн. Тэр хойно одоо мардаан холимын металлын орд байна. Тийм ээ. Тэр чинь өөрөө ураны олбор холимын металл. Энэ урд чинь газрын тус бас л хий ялгарч байна. Энэ бүхэн чинь энэ Дорнод аймагт ингээд нөлөөлөд энэ зүрх судасны өвчтөе хүүхэд ингээд олноороо төрөөд байна. Гэх мэтийн энэ иргэдэг гохроос асуудал байсаар байтал мэдсээр байталтай иргэд нь ядуу аймаг нь хөгжихгүй ингээ байтал аймгийн удирдлага яагаад дуурахгүй вэ? Төр засаг яагаад дуурахгүй вэ? Энэ бүх асуудлуудыг одоо хөндөж гаргаж ирнэ, ярина, шахаж шаардна. Энийг л би одоо яг ингээд аль биесээр би хэлмээр нэг юм үүсгэн байгуулж байна тийм. Энэ бол ямар нэгэн намын бодлого биш, улс төрийн бодлого биш. За бид ямар нэгэн намтай хамтарч ажиллахад дандаа үнний талд цосно. Үнэн мөнийн талд цосно шүү дээ. Үнэн мөний талд бид цосно. Яг энэ бидний үзэл бодол явсаар эцсийн цэг нь энэ улс их орны үндэсний эрх ашиг, Монгол хүний язгуур эрх ашиг нийцсэн энэ асуудал дээр бид эвлэнэ. Бид эвлэн тийм ээ. Бид өнөөдөр ингэж л ажиллана. Тий, энэ дээр бол энэ босоох Монгол бүлгэм гэдгийг зөвөр ойлгох хэрэгтэй. Тэр сүүлийн үед бас энэ жигсаал зузаан зохион байгуулж байгаа, за бүлгэм болж байгаа, ингэж одоо нэгдэн нийлж байгаа хүмүүс л бас хэн нэг шантаажлах гэсэн ийм зорилгооноос байгуулагдж байгаа юм бүлгэмүүд одоо жигсаал зузаан зохион байгуулж байгаа хүмүүс бас мэрсэр байна л да. Тэднээс бас та нар юугаараа үнэхээр бид чодрох шүү, үнэн шүү гэдгийг нь хатлах юм бэ? Энэ босоох хөх Монгол бүлгэм гээд би энийг яагаад онцлсан бэ гэхээр эн чинь өөрөө энэ нийгэм байнгын ингэж үйл ажиллагаагаа явуулж байнгын эсрүүцэлтэд тулгарч байгаа энэ бүлгэм байгаад байгаа юм. Тэгээ та бүхэн ч сонссон бах те ноён уул гээд одоо Шинжаарууд нь Чойбүрүү Баяраа гээд одоо төлөөлөл өдөртөх зөвлөлийн гишүүд ингээд байна те. За тэгэхээр энэ бүлгэмүүд чинь өөрөө энэ босоох Монгол бүлгэм чинь мөнгө олох хэрэгсэл биш ээ. Энэ албан тушаал бас биш. Энэ нэр хүнд бүр биш. Энэ бол би түрүүнд л хэлсэн нөгөө л нэг Монголын эрх ашигын төлөө л явж байгаа энэ бүлгэм. Дорнод аймгийн хувьд бол энэ бүлгэмийг зохион байгуулахдаа маш эрүү сарвал бүлгэм зохион байгуулах хэрэгтэй. Би сая хэллээ шүү дээ. Мөнгө олох аргасал хэрэгсэл биш. Тэг хэн нэгнийг зод дэглэх дамтлахад биш. Зөвхөн дандаа хууль эрх зүйн талаас нь би шаардлага тавина. Нийгэмдээ эрэг сайхан энергитэй юм л үсхийг бодно. Ийм л юм байна. Иргэн Чимбат бол за сошиал ертөнцид хамгийн бас идэвхтэй байдаг хүмүүсийн нэг байгаа л да. За хамгийн сүүл тавьсан мэдээлэл бол одоо энэ сүүлийн үед олон нийтийн дунд нэлээд асуудал дагуулад байгаа хадлангийн одоо талбай бол зарж байна. Хятадууд орж ирж энэ дээр хадах гэж байна гэсэн асуудлыг л анх тавьсан хүн байгаа шүү дээ. Энэ мэдээлэл сүүлдээ сошиал ертөнцөөс байхгүй болсон. Энэ үнэхээр үнэн байгаад хакердуулаад алга болсон уу? Аль эсвэл бодлоо байгаад энэ мэдээлэлээ та өөрөө авсан уу? Энэ дээр тайлбарлахгүй. За телевиз үзэгч та нөрөн амар амгалан гэлтгий. Энэ мэдээллийг илтгэхэд хамгийн анх 500 га газар зарна, тавлангийн зөрүүлтэй 500 га газар зарна гэсэн зар сошиалд явж ирсэн. Тэгээд тэрийг үзэж байгаа Дорнод аймагт газар 8-аадаг болжээ гэдэг пост эхнийхийг тавиад тэгээд маргааш өгдөөн босоод харсан чинь хятад трактортойгоо орж ирж байгаа бичлэг. Facebook тавигдсан байсан л та. Тэгээд тэр хоёрыг би дундгаар Монгол улс иргэнийхээ хувьд хаардах хэрэгтэй хүний хувьд хардж ирсэн. Яагаад Монгол улсын газар нутаг зарагдаад байдгийг. Ил цагаан бүр 8-аар цэгж байгаа. Яагаад энэ хаанаас ирж байгаа ямар зорилготой явж байгааг мэддэхгүй баахан хатвар трактор яваад байгаа. Энэ хоёрыг нийлүүлээд тэгээд Минэнгийн талд газар зарагдаад хятад хотдож аваад хадлан хадж болзошгүй гэж иргэнийхээ хувьд хардаж тэр постыг тавьсан байна. Гэтэл Дорнод аймгийн иргэдийн хурл гэсэн фэйсбүүкээс тийм асуудал байхгүй. Тэр тракторууд бол газрын тухай ярихгүй байгаа байхгүй. Тэр тракторууд бол Монгол улсын үндэсний хөрөнгө оруулалттай компанийн оруулж ирсэн тракторууд байгаа юм гэж ийм л тайлбар өгсөн. Гэтэл дээр Дорнод хурл гэсэн нөгөө фэйсбүүкийн админ ямар хүн байдгийг мэдэхгүй. Ямар ч тийм эзэн бийгүй тодорхой хариуц эзэнгүй хариулт өгöd байдаг.
Гэтэл энэ чинь өөрөө цаанаа Монгол улсын иргэний мэдхэрхийг нэгдүгээр зөрчиж байна. Хоёрдугаар газрын тухай яриаг нь сарнуужуулж байна трактораар. Энэ үл ерөөсөө тэр чигээрээ ингээд ерөөсөө ил гарах боломжгүй болчихж байгаа байхгүй. За тэгээд тэрний дараа нөгөө нэг трактортай орж ирсэн бичлэгээ ширлээд авцсан байсан учраас нөгөөдгөө маргааш нь дахиад эргээд харахсан чинь нөгөө бичлэг маань устгагдсан. Анх постлсон хүний пост нь устгагдсан байгаа байхгүй юу. Яг тэр бичлэгийг нь би өөрөө гар утсан дээр скриншот хийгээд ингээд нөгөө газрын трактор зур скриншот хийгээд ингээд явуулсан байна. Тэгээд тэрний хариуг нөгөө дорн туурал гэдэг дээр ингээд юу ясалтай хариуг нь өгсөн. Тэгээ хариуг нь өгтөө нөхдүүд маань нөгөө тавьсан юм маань энэ байж байна. Анх тавьсан пост маань трактортай миний талтай. Тэгээд энэ дорн туурал гэдэг тэр пэйжээс хариу өгсөн. Тэрэн дээр бол аймгийн удирдлагууд, аймгийн иргэдийн хурлын дарга, аймгийн засаг дарга бүгд лайк тарсан байна. Гэхдээ тэнд ямар ч бодит албаны хүний хариу байхгүй. Хариу өгтөө биднээс бол албан ёсны шалгуулсан учраас ийм хариу өгдөөд гэдэг тийм ярьж байгаа. Хэрвээ энэ газар зарагдсан байх юм бол энэ чинь Монгол улсын үндсэн хууль өөрөө зөрчиж чинь гэсэн үг шүү дээ. Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 1 дээр биднээс бүгд мэддэг шүү дээ. Монгол улсын газрын хөрсөн дээрх баялаг болон ашиг налтууд Монголын ард түмний өмч бөгөөд төр хамгаална гэж заасан. Энэ үндсэн хуулийн заалтыг одоо энэ орон нутагт мөржил ноцтой зөрчиж ин та гэдэг ийм бодол төрж байна. Одоо энэ ийм бодол төрж байна л да. Хууч нь иргэд 1990 оны шиг байхад болсон гэдэг тийм ээ. Бид нэр батлаад байгаа хуулийг мэдээд байна тийм. Одоо нэг хэрэгжүүлэх ёстой субъектүүд өөрөө одоо энэ хүнд дэжсэн мэдээллийг налуус өгөхгүй ямар шийдвэр гаргасан тийм. Төдөө оны тим шийдвэрээр ингэсэн юм аа. Эсвэл ингэсэн юм аа. Тийм албастай хариулт байхгүй. Гэтэл одоо яг энэ талбарт юу ярих вэ гэхээр нэгдүгээр өнөөдөр бид нар дачингийн тухай ярьж байтал Дорн тамгийн Баянтун сумын хотод байж их тосон бомбдгээд тусгай мат газар нутгийн тэнцээ хитэн команд газар өгсөн гэдэг асуулт өнөөдөр фэйсбүүк дээр тавьж байна. Дорнтыг зараад эхэлсэн. Дорнтод уул уурхайн асуудал сүүлийн 10 жил гайгүй байсан. Одоо ер нь баруун талын асуудлууд хүндрээд ирэнгүүт харьцангуй хилам тэ багтай өргөн нутагтай Дорнт руу орж ирж байна. Ядангуй одоо тэгээд гэтэл энэ Баянтун сумын засаг даргын иргэдийн хурал нь ийм энэ газрыг бид нэр өгөхгүй гэж шаардлага тавиад хахад аймгийн иргэдийн хурал болоод засаг даргын ямар ч контакт байхгүй. Энд дээр би өчигдөр бас бичиж тавьсан. Энийг дуураач тий эсвэл тайлбараа өгөөч. Би бас өмнө нь яг энэ халах хотын 500 мянгааг эсрүүцээ явуулчихсан. Одоо тэгтэл 21 22-д талбайнууд тэлээ яваад байгаа байхгүй. Өөр нь болчих. Би тэрийг яг эсрүүцсэн байхад тэнд Монгол улсын хуулийг зөрчиж чөлөөт байгуулчихлахгүй. Хүмүүс хариулахдаа наад газрын зурц хэлэх гэдэг учраас байгуулж байгаа юм. Нэг талаас энэ зөв байсан боловч хууль зөрчиж юу ч хийж болохгүй тийм. Бид нар хууль ёс нийгэмд амьдарч байгаа. Одоо босоо хийхэн хүртэл хэлж байна. Бид нар хуулиа дагнаа. Одоо хүмүүс ойлгохдоо өдөр ирэх гэж ойлгодог ч юм уу тийм мэдэхгүй. Гэхдээ энэ үнийг тайлбарлаж байгаа бол бодтой. Хуулиа дагч. Гэхдээ Монгол хүнд нэгдүгээр бай. Юм уу хуулж байгаа юм уу баялаг өгж байгаа тэр оршин нутгийн иргэд боломжийг олго. Одоо аймгийн засаг дарга аймгийн иргэдийн хурлын дарга нар энэ талаар мэдээлэл өгөх болсон. Магадгүй бид нар явдаг гэж хэлэх байх л да. Засгийн газрын асуудал гэж ярих байх. Сая хэлжээд үндсэн хууль дээр зааж байгаа газрын дээрх болон газрын одоо хэвлийн баялаг Монгол улсын ард түмний мэдээлэлд өгөөд төрийн хэмжээнд байна. Миний мэдлийн имийг надаас нууж гэрээ байгуулах шаардлагагүй байхгүй юу? Ер нь бол одоо тэр үндсэн хуулийн агуулгаар бол яг зүгээр олон улсын эрх зүйн харилцаанд одоо зохицуулт бий. Гэхдээ Монгол хүний эрх ашигыг дордуулсан тийм хэзлийг гэнэт авахгүй байх хэрэгтэй. Одоо бид нэр ярилцж байна. Энэ асуудлаар бид аймгийн удирдлага шаардлага өгч болдгоо бол тэр одоо засгийн газраар нь очие. Гэхдээ яг та сайн хэлж байгаа шиг байна. За бас нэг хэдэн нөхдүүд нийлж хагаад бас байна штэ манай дээр дачиг дарамтлаж байгаа асуудлаа шийдүүлждэг тийм нөхдүүд байна. Надад энэ ч бизнес байхгүй би өмгөөлөгч юм. Би өмгөөлөх асуудлыг хийгээд яваад болоод байдаг. Энэ залуугаас ажилтаа залуу биш байгаа бас Дорн улсын эрчим хүчний систем хувьцат компани захилгаан цэхийн захилгааны ээлжийн мастер гэдэг. Энэ хүн болохоор бас тэр одоо электроникийн чиглэлийн бас амьдралаа бичдэг юм. Биднэрт машины том машин байхгүй тэнд жах хэрэгцээ авдаг. Бид нар ногоо тавьдаггүй. Гэхдээ би одоо Дорн таймгийн Баянтун сум дээр очсон. Нэг хүн авих газар ногоо тарчих. Тэгээ тендер дорнгууд шалгалтгүй өгч байгаа. Тэгвэл тэрийг аваад дээр дачинд нь өгье л да. Тэр Монгол хүн одоо ойлгохгүй хэлбэрийг мэдэж хордож өгч яхаар мэддэг монголын юмад хорддог юм тэнтэй нэрсгэж байна. Энэ хүн хэлж байгаа эзэн биевгүй ямар ч хариулт төрөөс гарах усгүй шүү дээ. Тэгэхээр сая хэлж байгаа л да газар нутгийг ингээд зарлаа, за гятуудад олголоо, нууцаар гэрээ байгууллаа гэх асуудлууд маш их яригддаг.
Тэгээд иргэд энэ дээр бухимдаад бид өнөөдөр Монгол орныхоо эзэн байж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьдаг шүү дээ. Тэгээ ингээд бухимдлаа захим ертөнцөөр л илэрхийлдэг. Гэтэл эцээцд эргээд хариултыг нь бол тэр бүр авч чаддаггүй. Хаанаас хэрхэн яаж авахаж хүртэл одоо сайн ойлгодгүй шүү дээ. Тэгэхээр одоо босоо хөх Монгол бүлгийн дорн салбар бол энэ тал дээр хэрхэн яаж ажиллая гэж бодож байна. Үгүй энэ чинь ийм байхгүй юу? Сошиал дээр хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна те. Нэг нь үнэн зөв мэдээлэл тавьчлаа үзэл бодлоо илэрхийлж байна. Тэр үл сошиал дээр утсан дээр хараад илэрхийлээд яваад те. За хэн нэг нэр мессеж хүчлээ. Тэр альбан бус. Альбан бус байна шүү дээ. Тэ. Энийг яах ёстой? Бид нэр энэ босоо Монгол бүлгэм чинь төрийн бус байгууллага. Тэ. Энэ байгууллагаар дамжуулаад бид нар нэгэн дээвэр дор зогсоод бүгдээрээ нэгдэж хагаад гарын үсгээ зураад шахалт шаардлага тавья. Хариултаа авъя. Тийм ээ? Өнөөдөр чинь хүн ёсны нийгэм бүх юмыг тийм хүчээр шийдэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ дээр ердөө бүгдээрээ нэгдэж хагаад шаардлага бичгээр тавь. Тамхтай, гарын үсгтэй, эзэн биетэй шаардлага тавьсан. Дараа нь тэр хоногийн дараа очиод манай байгууллага танаад ийм шаардлага тавьсан. Шаардлагын хариуг авъя. Бид хэн нэгэн хүнд өгнө, тэр хүнээсээ эргэж очиод за нөгөө нэг асуудал юу болсон бэ? За одоо жигний шаардлагын хариуг тавилаа эсвэл өгөөгүй л яагаад өгөхгүй байгаа юм бэ? Асуух нь та бүхний асуудал. Тийм ээ, шаардлага тавих нь миний асуудал. Хэрвээ ингээд шаардлага авсан байхад бид нар харин тэрийг за ийм шаардлага өглөө гэдэг фэйсбүүк захин хүрчдэг. Үүнээс бас юм байна. За сошиал дээр хүмүүс ингээд хандаад байна шүү дээ. Тэр өөрөө мэдрэмжгүй байгаа байхгүй. Тэр өөрөө иргэний төлөө биш вэ шүү дээ. Энэ дээр харин тэр Дорн тамгийн иргэдийн урлагаар Зоригт Баатар хуучин дараа тэр юм чинь бас хариу өгöd гэдэг. Ядаж тэр шиг хариух хэрэгтэй байхгүй. Бадмаа дарахад бас сошиал харин идэвхтэй шүү байж байдаг шүү дээ. Хүмүүсийн доор баяр хүргээ тэн цай явж байгаа гэдэг яриад байдаг байхгүй. Тэгэхээр ийм одоо нээлттэй ийм боломж байхад эн чинь өөрөө дэлхийн хөгжлийн хандлага чиг хандлага болчих واخхой. Энэ захим орчны боломжийг тэр төр мэдрэхгүй шүү дээ. Эсвэл хүсэхгүй байна гэсэн. Хүсэхгүй л байна. Ийм хоёрл мэн. Одоо чинь бид нар заа үнэхээр нөхдүүдээ ийм иршүүд ямар ч албан юм өнөөдөр бид нар хараахан шаардаагүй байл та. Гэхдээ иргэдүүд бол бид нар тандчихсан те. Та нар одоо фэйсбүүкээс гараач яг. Тэгээ бид нар ярьж байгаад өнөөдөр ер нь бас хэлж ярья те. За энэ одоо Босоо Монгол гэдэг бүлгэм одоочууд нэгдээд яваад үзэл бодлоо илэрхийлэх зүг. Би хууч хүний хувьд энэ хүн иргэн хүний хувьд бид нар одоо фэйсбүүк дээр явж хандлаа. Уг нь Бадмаа дараах болон тэр одоо гიშгэ гიშ тогтоох энэ төр магадгүй өөрийнх нь хэмжээ хүрэхгүй байсан ч гэсэн тэнд бидний талд зогсож байгаа гэдгээр бодлох хэрэгтэй. 500 мянган гадар бодиттой хариулт өгөөгүй байхгүй юм бол бас ингэж байгаа саргуужаад тэгээд яг тэндээ үнцүүдэд эцтэй асуудал зогсоогдоод унсан. Одоо яг энэ асуудал дээр бид нар өгөхгүй болвол бас юмд хязгаар тавьчихъя гэж би тийм ээ. 22 жил хүний газраас өрмийг хайчаад байгаач мэддэхгүй байгууч мэддэхгүй тэгээд явж байгаад ер нь өрн байхгүй манай жоохон хусан байсан юм байна. Тэгээд одоо ээж жилүүд ашиггүй байна гэдэг явчихгүй гэж хайж. Тэгээ одоо буурлуу очиж байгаа асуудал аюул хэцэг. Чоосон сумын урд хэсгэр байна. Дөнгөж төмөр замын урдуур 18 дугаар талбай гэх. Бид чинь мөнх биш шүү дээ. Энэ бидний одоо энэ хүмүүсийн шуналтаад одоо энэ атагдаад байгаа одоо энэ авилгал хэл ахвал дидэгдээд байгаа энэ мөнх төрөх чинь мөнх биш шүү дээ. Бид нэг өдөр хорвоогийн мөнх бусыг үзнэ. Харин мөнх ганцхан юм байна. Бидний удам судар үрийн үрдээ мөнх байна. Энэ газар шороон дээр. Тэрийг энэ хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Гэдгийг л би сайн ойлгоо. Та бас ингэ сайн хариултаа одоо шантаж асуудал гэж байгаа. Ер нь бол тийм одоо зарим асуудал байна. Гэхдээ өнөөдрийн энэ тавьж ярьж байгаа асуудлыг хэн нэгэн ямар нэгэн байдлаар ярихгүй бол тий бид нар бухимдсаар байгаад одоо залуугийн хийж байгаа нөхөсөө үдчихүүл яах. Мэдээж бид нар гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг тийм ойхор асуудал хөндөхгүй. Хийх ёстой тийм хөрөнгө оруулах ёстой. Гэхдээ Монгол хүний улсад ашиг өгөх. Монгол хүний язгуур ирэх шиг хөндөж болох. Энэ гэртээ байгаа хүнийг тэ одоо зочин орж ирчээд түрүүгээр хэлжсэн. Одоо зочиндоо айлын ихнэр дээжээ өгөөд байвал гэрээ эзэр нь яаж хандах юм бэ тийм үстэй. Гарахаар нь хуурна үстэй. Чи ч одоо яатсан юм бэ? Тэрнтэй адилхан бидний хамаг дээжийг авчаад ядаж айд орсон чинь баярлалаа гэдээ гардаг тийм. Тэгэхээр мэдээж хөрөнгө оруулсан хүний промшиж магадгүй. Манай эрх баригчдын тэднэртэй хийсэн гэрээ яагаад нууц вэ гэдэгт бид нарт хамгийн их. Тийм учраас одоо үнэхээр минь дэлхийд ганцхан хялган гэхээр тал юм бол улсыг бол тогтоодоо гаргаач. Энэ дээр нь манай аймгийн хурд аймгийн хөдөлгөөн ажиллаач. Тусгай хамаатай газар түр зур авалчаа тийм. Тэгж яагаад үнэхээр тэр мэдээлэл нь ил болгоо. Тэр гэрээ нь зарим хүмүүсд би асуусан. Нэг нууцлаад байх юм байхгүй мэдээ. Яг л магадгүй манай хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн эрх ашиг тэнд нууц
хагдаж байж хангалтахаас биш хөрөнгө оруулагчдын ашигтай биш байхгүй тийм. Тэр зэрэгүүд бид нар татвараа төлж байгаа тийм юм хуваачиж байна. Мэдээж бид нар алдаж байхгүй учраас манай дарганах ашигтай болоодаа тэгээд л айд наваад байдаг. Тийм учраас ядаж энэ газараа ийм идэвхтэй үйл хийгээд иргэдтэйгээ цуг байна гэдгээ одоо аймгийн удирдал харуулаач тийм. Тэгээс ингээл одоо засгийн газар нөхцөрдөг ингээл хэрэг тэдний бидэнд ашиггүй байна. Бид нар нутагтаа ядаж зээрээ ханддаг байна шүү дээ. Зунжанга зээр хүлээж тийм байна. Магадгүй тэр гангаас босно гэсэн тэр зээр өөрөө одоо байгалийн зүйлийнхээ хувьд байжаад байгаа байхгүй. Усгүй газар цутаагаад шүү. Тэгээд энэ чинь ус руугаа ирчээд өгсөн чинь бид тэнцэрт байдаг л шүү дээ. Хүмүүс тэгэхээр энэ дээр л дэмжиж байгаа. Тэгэхээр тэр одоо тэр Баяндунгийн асуудлаар манай аймгийн дараа дуурах хэвээр, Дачингийн асуудлаар одоо энэ дээр нь бидэнтэй цуг байх хэвээр. Тэгээ одоо тэр гинт ингэ шийдвэр гараад тэр шийдвэрүүд нь аймгийн асуудал одоо чав усан хотооч тэр ноосны өдрөөр асуудал яригдаж л мэдээж үйлдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ арчсан нийгэм болоод одоохоос сонсдог байна. Бид нар тэр чинь сонгоо явуулаад байгаа ш. Та нарт хэлээрээ бид нар мэдээлээрээ гэдэг. Би яг бидний төлөө ашиглаж байгаа төлөөдөж байхгүй. Би тэр мэдээллийг авч чадахгүй байгаа юм чинь. Тэ? Аймаг даяар авах боломжгүй байх юм эсвэл хөшөхгүй байна. Тийм учраас ялангуяа бид нар эхний ээлжинд одоо тэг байгууллагатай хамтраад ч юм уу бид нар нийлж байгаа аймаг руу хандмаа. Энэ бүх хэрэгэлзээтэй бид нар мэдээлчээ. Тэгээд мэдээлчүүд бид нар хардахгүй болчих واخгүй. Үнэхээр болох юм байна эсвэл болохгүй юм байна гэж мэдэн шүү дээ. Бид нар мэдэхгүй мэдээлдэг учраас өөрсдөө төсөөл төр таамаглал дээр эмзэглэл дээр энэ асуудлыг хөндөд байгаа. 22 жил нуулаа одоо жоох ил болох хэрэгтэй. Энэ Дорнод аймагт одоо 10 жил ажилласан тий 10 жил ажиллаж амьдэрсэн 5 жил 4 жил 3 жил гэл олон жил амьдсан хятад ус иргэд байна. Монгол их нэртэй тий за ингээл бүр ингээд айлгэрүүлээд бүр ингээд амьдэрчихсэн усууд байна. Энэ үндэсний аюулгүй байдал гэдэг юм бол тэр монгол хүний язгуур эрх ашиг үндэсний аюулгүй байдал газар шороны бүрэн бүтэн байдал гэдэг эн чинь бүгдээрээ монгол улсын тусгаар тогтмол байна. Тэ эн чинь бүгд монгол улсын тусгаар тогтмол. Бид нэр газар шороогоо алдах юм бол бүх тусгаар тогтмол алдна. Энэ байгалийн баялаг, энэ хөрсөн дээрх энэ ургамал, ан амтан, мал бүгдийг алдна. Энийг ер нь маш сайн л одоо бодож энэ дээр дуурах цаг нь болцсон л гэж байлгүй. Ер нь Монгол улсын иргэд Монгол улсаас улсын нутаг дэвсгээс олборлж байгаа ашигт малтандаас хувь шиг хүртдэг байх эрхтэй. Яг тэгвэл Монгол улсын газрын хөрсөн дээрх баялагууд ард түмний өмч төр хамгаална. Тэгвэл ард түмэн тэрнээсээ өөрснөө ашиг авдаг байвал их сайн байхгүй. Тийм болохоор миний хамгийн сүүлдээ хэлэх гээд байгаа юм бол Монгол улсад ашиг өгдөггүй уул уурхай алт металлын салбарыг бүгдийг бодиулъя зогсоё. Гэж л хэлмээр байгаа юм. За ингээд эзэнтэй дорнтын төлөө бай тийм дорнт эзэнтэй шүү гэдгийг хэлдэг байх тийм. За яг цэцэг энэ хүрээд өндөрлөж байна. Энэ бол мэдээж хэрэг ингээд бас дуусчих сэдв биш. Бид бас дараагийн удаа ярилцах удаа боломж олох хаа гэж найдаж байна. Ингээд бидний урилга хүлээн авч ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэн бас агаар мэстэй. Үзэгчдээ зочны цэг ярилцлагын төлөө өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.